Сайн байна уу? За би танд 2024 онд Азийн 2 улс, 2 хот, Европын 5 улс, 8 хотын аялалд хайртай хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ хэрхэн аялсан тухайга товч танилцуулъя. За би яаж энэ аяллыг хийсэн бэ гэвэл би 2023 оны 7 сард дэлхийн хамгийн үнэ цэнэтэй аялын клуб болох энэ Cruises далайн аялын клубын гишүүн болсон. Энэ клубын гишүүн болснороо бага үнээр илүү олон удаа аялж, илүү ихийг үзэж мэдэж чадсан юм аа. За бидний хамгийн анхны аялал бол Япон улсын Токио хотоос эхлэлтэй Хятад улсын Шанхай хот руу явах аялал байсан. За энэ аяллыг бид нар MSC Plasma гэдэг өнөөдөр Аз тэл явж байгаа хамгийн том хөлөг онгоц болох 5 одтой тансаг энэ хөлөг онгоцоор хийсэн. За энэ хөлөг онгоц маань үнэхээр гайхалтай, тансаг, тав тухтай, хүний амрах, алжаал тайлах бүх нөхцөл боломжийг бүрдүүлсэн маш том явдаг хот гэж ойлгож байна. За энэ аялал бол үнэхээр гайхалтайсан. Учир нь энэ бол бидний хувьд цоошин хамгийн анхны далайн аялал байсан юм аа. За бидний дараагийн аялал Европын 5 улсын 8 хотын аялал байсан. За би энэ аялал өөрөө охиныг дагуулад мөн найзуудтайгаа нийлээд аруулаа явсан. Бидний аялал Италийн Милан хотоос эхэлтэй аялал байсан. За Европ бол хүн бүхний очиж үзэх хэрэгтэй газрууд нэг. За би ч гэсэн мөн адил хүсэж байлаа. За энэ хүслээр би энэ Cruises далайн аялын клубын гишүүн болсноор ингэж биелүүлж чадсан юм аа. За ээж нь аялагч болсон учраас миний охин бас аялагч болсон. Тэр аль хэзээний 7 улсын 14 хотоор аялсан байгаа. За бидний аялал Италийн Савана де Бонтос, Коста Фортуна гээд 14 давхар 4 онцтой хөлөг онгоцонд сууснаар үргэлжилсэн. За өглөө босоход нэг улс, нэг хотод сэрдэг ийм гоё аялал байдаг гэдгийг өмнө нь би аль мэддгүй байсан. Харин энэ далайн аялын клубын гишүүн болсноор яг жинхэнэ утгаар нь энэ аяллыг мэдэж авсан. За хөлөг онгоцны аялал бол дан газрын аяллаас ялгаатай. За бид нар нэг улсаас нөгөө улс, нэг хотоос нөгөө хот руу явахдаа хөлөг онгоцоор явдаг. За явж явах хугацаанд бид нар дэж ууж, амарч, цугаалж явдаг. Тэгээ өглөө босоод хөлөг онгоцноосоо гараад тухайн очсон улс хотынхаа газрын аяллуудыг хийгээд үзэх ёстой юмнуудаа бүгднийг үзээд оройн хөлөг онгоцондоо ирээд амраад, зугаацаад, тоглоод ингэж явж байгаа дараагийнхаа улс, дараагийнхаа хот руу очдог. Энэ бол үнэхээр гайхалтай маш гоё байсан. Тэгээ яагаад ийм гоё байсан бэ гэвэл бид нар ерөөсөө нэг улс руу очих зардлаар 2, 3 түүнээс дээш улс орон хотуудыг үзэх боломжтой байхгүй. Манай клубын хамгийн гол зорилго нь бага үнээр илүү олон аялж, илүү ихийг үзэж мэдэрэй гэдэг уриатай. За үнэхээр та аялахыг хүсч байвал манай клубын гишүүн болоод ороод ирэх юм бол санхүүтэй хяналттай, тэгээ тансаг, тав тухтай ийм гоё аяллыг өөрийнхөө хүссэн улс орлогыг бүрэн боломжтой болох юм аа.